Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд асуултууд давхардж байгаа учраас давхардахгүй хоёр асуултыг асууя гэж ингэж бодож байна. Мэдээж энэ төслүүдэд дэмжиж байгаа. Бид бүх түвшинд нь дэмжиж иргэдийн өмнө тулгамдж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө явж байгаа. Гэвч бид нар нэгдүгээрт иргэдийн асуудлыг тавих ёстой. Гэхдээ энэ морингийн давааны ойр орчмын иргэдээс энэ төслийг одоо энэ төлөвлөж байгаа талаараа санал асууж энэ хүмүүсээс хамгийн ихэнд энэ санал асуулга асуусан уу гэдэг асуулт асуумаар байна. Шууд одоо мэдээлэл өгсөн, сонсох ажиллагаа явсан гэхээсээ илүүтэй. Яагаад тэгэхээр энэ асуудлаа төлөвлөхөөс өмнө иргэдээсээ асуусан болвол та нарын одоо энэ өнөөдрийн энэ хариулж байгаа хариулт эргэж байсан уу, үгүйч байсан уу гэдгийг бас та нар бодож үзэх хэрэгтэй. Хоёрдугаарх асуулт нь юу вэ гэхээр одоо энэ хот төлөвлөлттэй энэ одоо морингийн даваан дээр байгуулах гэж байгаа энэ хогийн цэг чинь хэр одоо нийцж байгаа вэ гэдэг асуултыг асуумаар байна. За энд бас тодруулаад хэлэх юм зүг баг. Саяны 142 га газар биш, бид бүхэн бас яг тэнд байж байгаа 90.9 га газар дээр бид бүхэн тэнд ямар нэгэн байдлаар байршлал давхцаагүй, иргэдийн байршлалаар давхцаагүй гэсэн үг. Тэр газар дээр энэ төсөл маань өөрөө 9.2 га газар дээр хэрэгжихэр байж байгаа. За ер нь бол тэр бүсийг ер нь бид нэр явандаа ийм аж үйлдвэрийн парк маркетинг нэг ёсондоо хог боловсруулах бусад үйлдвэрүүдийг оруулах тийм боломж олцоо бас цааш нээлттэй болох юм. Давхар энд болохоор суучлалын бүсүүд бий болно. Тэгээд үйлдвэрлэлийн бүсүүд бий болох хаа гэсэн тийм төлөвлөлт байж байгаа. За энэ асуудлын хүрээнд бол ерөнхийдөө бид хот төлөвлөлтийн байгууллагын холбогдох хүмүүст уулзсан энэ асуудлууд нь бүгд хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөд бол нийцсэн гэдэг байдлаар бид бүхэнд хариулт өгч байсан. За гэдгийг та бүхэн хэлмээр байна. Санжитмаа төлөөлөгчийн асуултанд хариулъя. За орон нутгийн тусгай хэрэгцээнд авахтаа бол газар эзэмшигч, өмчлөгч нарт бол одоо сонсох ажиллагааг бол хуулийн дагуу хийж явсан байгаа. Яагаад би энэ асуугаад байгаа вэ гэхээр тэр нөгөө тэр морингийн даваа орчин байдаг би нэлээд олон иргэдээс сонсч ирсэн. Хойноос ямар үнэр очдөг үлээ те хамгийн хэлмэгдэж байгаа иргэдийн нэг хэсэг нь бас тэнд байдаг гэж би боддог. Тэгэхээр эхлээд урьдчилаад энэ асуудлуудын бас иргэдээсээ асуусан бол шууд л одоо таад мэдээж хууль ярьжлаа л да. Хуулийн дагуу тэгж гин, хуулийн дагуу асууж гин, сонсох ажиллагаа явуулж гин гэдэг тэгээд энэ. Тэрнээс илүүтэй бас нилээдгүй удаан хугацаанд бас энэ иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин буюу энэ одоо янз янзын хийгээр бас утуулж байгаа иргэд тэнд байгаа байхгүй юу? Тийм учраас энийг би төрүүлж асуусан уу гэж асуугаад байгаа. За уг төсөл маань яг тантай санал нэг байна. Нэг ёсондоо бид бүхэн яг тэр оршин сууж байгаа иргэдийн ахуй амьдрал тэнд байгаль орчин үзүүлж байгаа тэр байдлыг бас нэг талаас сайжруулах юм. Нэг ёсондоо тэр дарж урсгаж байгаа тэндээс гарч байгаа хий болон бусад өнөр та нарыг нэгдүгээрт нь арилгах юм. Хоёрдугаарт нь ажлын байр бий болох юм. Гуравдугаарт нь тодорхой хэмжээнд бас улсад орлого орлох тийм бас боломж олж байгаа. Нөгөө талаас эрчим хүчний найдвартай байдал. Ерөөсөө энэ төслийн маань хамгийн том зорилго болохоор нийгмийн эдийн засгийн ач холбогдолтой. Нэг өсөндөө Улаанбаатар хотод бид нар газрын бохирдол болов агаар орчны бохирдлыг сайжруулах тэр хүрээндээ гэгдэн гэсэн үг. Эхний ээлжинд бид хүн бол тэр 90.9 га газар дээрээ нэг өсөндөө энэ үйлдвэр маань өөрөө 9.2 га газар дээр хийгдэхээр ийм төлөвлөсөн байж байгаа. Тэзүүгээр тэгж тодорхойлогдсон байж байгаа. Энэ хүрээндээ тэндээ эхлээд хийн. За саяны 142 га дээр болохоор хуулийнхын дагуу процессын энэ явах хаа гэж бодож байна.